Мэдээллийн хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. Тэгэхээр Mons Cosmetic компани 11 брендийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Тэгэхээр студид Mons Cosmetic-ийн гүйцэтгэх захирал Дагуу Баасан сүрэнтэй ярилцахад бэлэн боллоо. За танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр дотоодын гоо сайхны үйлдвэрлэлд Mons Cosmetic компани ер нь ямар үр нөлөө үзүүлж байна вэ? За Mons Cosmetic компанийн хувьд энэ зах зээл дээр нийт 35 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За бид нар энэ жил 35 жилийнхаа тэмдэглэсэн байгаа. За тэгээд энэ хугацаанд бол бид нар гоо сайхны дотоодын үйлдвэрлэлийн зах зээл дээр бол маш олон зүйлүүдийг хийж бүтээсэн байгаа. Тэгээд бид нар өөрсдөө ер нь бол яг энэ гоо сайхны зах зээл дээр ер нь бол анхдагчд гэж ер нь бол тодорхойлох их дуртай. Яагаад тэгэхээр энэ зах зээл дээр анхны гэсэн маш олон зүйлүүдийг бид нар санаачилж хийсэн байдаг. За дурдах юм бол бид нар хамгийн их Монголд гоо сайхны тос гэдэг зүйлийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд 90 онд хүргэж эхэлсэн. За үүнээс хойш Монголын хамгийн анхны GMP үйлдвэрийг бид нар барьж ашиглалтанд оруулсан байна. За дээрэс нь хамгийн анхны ISO 9001, ISO 22716-гийн маш олон стандартуудыг энэ гоо сайхны салбарт нэвтрүүлж ирсэн. За тэгээ бидний үйлдвэрлээд зах зээлд хэрэглэгч нарт хүргэж байгаа бүтээгдэхүүнүүд маань бүгд л ер нь анхдагч гэж хэлж болохуйц маш олон бүтээгдэхүүнүүдийг бид нар үйлдвэрлэж энэ зах зээл дээр гаргаад яг үндэсний брэнд, үндэсний үйлдвэрлэлээ төлөөлөлөд ингээд явж байгаа гэж бол үздэг. Тэгэхээр Mons Group-ийн хувьд бол 35 жилийн түүхтэй хамгийн анх 1990 оноос жижиг эмийн үйлдвэрлэлээс эхлээд үйл ажиллагаагаа ярьж байсан бол өдгөө 18 компанитай болоод 3000 орчим ажилтны боловсон хүчнийг ажиллуулж байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн яг ямар хүсэл эрмэлзлээр ажилтдаг вэ? Та бас залуу удирдагчдын нэг арга барил нь бас ямар байдаг бол? Тий. Mons Cosmetic-т миний хувьд 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Тэгээд энэ зах зээл дээр болоод Mons Group-тэй оруулж байгаа хүсэл зорилго маань гэвэл бид нар илүү Монголын гоо сайхны бүтээгдэхүүн ямар онцлогтой, ямар байх ёстой юм бэ? Энийг бол Mons Cosmetic-с өөр хийх газар ер нь бол байхгүй гэдэг үндсэндээ бидний өөрсдөө илүү энэ зах зээл дээр амбицтай Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг илүү тодорхойлно. За энэ юун дээр суурилах гэхээр бид R&D технологи, үйлдвэрлэлийн ноу-хау, стандартууд энэ бүхэн дээр суурилсан байдлаар бид нар дэлхийн зах зээл дээр байгаа импортын маш олон бүтээгдэхүүнүүд байна Монголд. Тэгэхээр эднэртэй өрсөлдөхүйц, эднэрийг орлогоц хэмжээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх иймэрхүү амбицтай ажиллаж байгаа. Тэгэхээр гоо сайхан ертөнцийг авран гэдэг шүү дээ. Тэгэхээр орчин үед бол маш олон импортын болон гадаад дотоодын маш олон гоо сайхны компаниудын бүтээгдэхүүнүүдээс хүч төрөн орж ирж байна л да. Тэгэхээр яг Mons Cosmetic-ийн бусад бүтээгдэхүүнээс давуу ялгарх тал нь юу байд юм болоо? Ялангуяа гол нь Монгол хэрэглэгчийн арьсан тохируулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа юм. Магадгүй олон улсын зах зээл гарахын тулд судалгаа бас нэг шаардлагатай байх тийм үү? Тий, Монголын гоо сайхны зах зээл дээр бол өрсөлдөөн бол маш ширүүн байгаа шүү дээ. Ялангуяа импортын бүтээгдэхүүнүүдний зах зээлийн бараг 90 орчим хувийг эзэлж байгаа. Тэгэхээр бид нар дэлхийн тэр томоохон брэндүүдтэй өрсөлдөх хэмжээний чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж иж бид нар энэ зах зээл дээр оршин тогтнох боломжтой гэсэн үг байхгүй. Тэр утгаараа манай Mons Cosmetic үйлдвэрлэж байгаа бараанууд юугаараа илүү ялгарх юм, ямар онцлогтой байх юм гэхээр нэгдүгээр Монгол орн маань өөрөө цаг уурын хувьд бол маш тийм ширүүн, эрсдэс уур амьсгалтай орн. Тэгэхээр энд бол ингээд арьсаа ингээд маш сайн арчилж чийгшил тэжээлийг өгчиж бид нар илүү гоё арьс гоо сайхны хадгалах боломжтой гэсэн үг. Хоёрдугаарт бид нар энэ зах зээл энэ улсад Монгол улсад маань ийм гоо сайхны тийм идэвхт өндөр үйлдэлтэй орчин найрлагууд бол маш түгээмэл байгаа. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүдэд ашиглаад Монголын эдгээр орцуудыг ашиглаад Монголын энэ эрсдэс уур амьсгал тохирсон ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын хэрэглэгчдэд санал болгох замаар бид нар илүү ялгарч байгаа гэх юм уу? Тэгэхээр Mons Cosmetic-ийн хамгийн топ бүтээгдэхүүн гэвэл та юуг нэрлэж болох вэ? Бас цаг ууртайгаа зохицуулаад бас хүмүүсийн сонголтоос өөрчлөгддөг байх л та тий. Тий, ер нь нэлээд тийм өөрчлөлтүүд бол сүүлийн жилүүд нь гоо сайхны зах зээл дээр явагдаж байгаа. За манай компанийн хувьд аваад үзэх юм бол
манай ер нь топ борлуулалттай бүтээгдэхүүнд алой гэдэг манай өсвөр насныхнууд болон одоо залуучуудад чиглэсэн гоо сайхны одоо иж бүрдэл байдаг. Тэр энэ бол одоо манай нэлээд бас топ бүтээгдэхүүн гэж топ борлуулалттай бүтээгдэхүүн ордог байгаа. Дараагаар нь манай одоо биоматериал ашиглагын бүтээгдэхүүн байгаа. За энэ маань болохоор бид нар бас технологийн хувьд солонгосчуудтай хамтарч орц найрлага болон одоо технологи дээр нь шинжилж сайжруулж одоо 2 жилийн өмнө зах зээл нэвтрүүлсэн. Тэгээ энэ бүтээгдэхүүн маань бас нэлээд топ борлуулалттай өсөлтийн одоо трендтэй байгаа. Тэгэхээр гоо сайхны салбарыг одоо эрэгтэй хүн удирдан гэдэг нь өөрөө бас ямар бол тэгэхээр одоо хүүтэй сэрүүний улирал эхэлсэн байна. Манай үзэгчдэд бас зөвлөгөө өгвөл яг уу тэгээд зах зээл бизнес гэдэг утгаараа нэг хүүс гэхээсээ илүүтэй тухайн зах зээл хэр ойлгож байгаа улсаас хамаардаг болов уу гэж боддог. Тэгэхээр миний хувьд одоо нэг 10 гаруй жил ажиллаж байгаа учраас энэ зах зээл бас нэлээдгүй сайн одоо ойлгох төвшөнд бол явж байна. Тэгээд хэрэглэгч нарт одоо зөвлөж хэлэхэд одоо мэдээж өвөл маш ширүүн хуурай урамсгалтай Монгол улс. Тэгэхээр бид нар илүү нэг арьсандаа тэжээл өгөх, тэжээлэг бүтээгдэхүүнүүдийг илүү сонгох энэ чиглэлтэй бол энэ чиглэлийн бол зөвлөгөө өгмөр үү. Тэгэхээр танай компанийн хувьд бүгд найрамдах Солонгос улсын лабораторитой одоо хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь бас бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд бас ямар хувь нэмэр оруулан гэж үзэж байгаа вэ? Тэгээ энэ мэдээж бидний R&D технологиг бол бас дараагийн түвшинд гаргасан үйл явц гэж дүгнэж байгаа. 2017 оноос хойш бид нар ер нь бол ийм хамтын ажиллагаануудыг явуулж байгаа. Тэгээд үүний үр дүнд бол бид нар дэлхийн зах зээл дээр одоо яг тренд болж байгаа тэр орц найрлагууд болон технологийн ноу хаунуудыг Монгол улстай нутагшуулна гэдэг бол өөрөө аюул том дэвшил. Тэгэхээр энэ өөрөө бас эргээд Монгол улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт бол томоохон ахис дэвшлиг авчирч байгаа зүйл гэж бол харж байгаа. Тэгэхээр байгууллага амжилттай ажиллана гэдэг бол одоо нөгөө талаас бол хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа шүү дээ тий. Танай байгууллага ер нь одоо хэрэглэгчтэй ингэж одоо дээд түвшинд барихын тулд тогтмол хэрэглэгчтэй байхын тулд цаашдаа одоо хэрэглэгчдийнхээ тоог нэмхийн тулд ер нь гол баримтлагдаг зарчим нь юу юм бэ? Манайх ISO 9001 гэдэг чанарын менежментийн стандартыг нэвтрүүлээд 10 дахь жилдээ бараг болж байна. Тэгээд гол зорилго нь бол мэдээж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бид нар хамгийн чухалд одоо авч үздэг энэ стандарт маань. Тэгээд тэр ч утгаараа бид нар одоо жил болгон одоо хэрэглэгчнэрийн сэтгэл ханамжийн байдлыг одоо судалгаагаар хэмжиж одоо тэрэн дээрээс суурилж тухайн бүтээгдэхүүн дээр ямар одоо асуудал байна, ямар сайжруулалтуудыг хийх боломжтой байна. Дээрээс нь хэрэглэгч нарт ямар гомдол бэрхшээл асуудал тулгарч байгаа гэдгийг тухайн бүрд нь одоо хэрэглэгчтэйгээ илүү ойр ажиллаж асуудлуудыг шийдвэрлэж өгөх дээр нэлээд анхаарч ажилладаг байгаа. За ярилцлаганд маань өргөдөрсөн танд маш их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.